Сайн байцгаана уу? Өнөөдөр 2024 он нээлттэй хийсэн The Fix хэмээх нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Дэлхий дээр агаарын бохирдол хэтэрхий ихсэн тул хүн бүр гадаа гарахдаа маск зөөх шаардлагатай бол мөн бүх байшинд агаар шүүгч суйрлуулах ёстой болсон байдаг. Atari хэмээх компани AI Remedy-гийн химийг борлуулдаг бөгөөд энэ нь маск үгээр 6 цагийн турш амьсгалах боломжийг олгодог боловч маш өндөр үнэтэй тул зөвхөн баян чинэлэг хүмүүс л худалдан авч чаддаг байлаа. Ингээд үзэгдэл солигдож нэгэн харахгүй лабораторид Solomon гэгч залуу камерын өмнө бичлэг хийж байдаг. Тэрээр Atari компани AI Remedy хэмээн түүхийн эд хизээ нэгэн цагт дуусах болно. Тэр үед хүмүүс маш том аюулд орох болно гэдгийг ард түмэнд анхааруулж байлаа. Тийм учраас Solomon өөрийн шин туршилтаа эхлүүлэхийг хүсэж байсан юм. Гэхдээ тэр өөрийн гаргасан шин нэгдлийн тунг эксэг нь хүний амьд сөрөг нөлөө үзүүлж болчихгүй гэдгийг мэдэж байсан ч хүн төрөлхтнийг аврахын тулд эрсдэл гаргах ёстой гэж үзэж байсан юм. Гэнэт түүний төхөөрөмж дохио өгч дэлхийн хамгийн сүүчийн ногоон бүс бохирдолд авсан тухай мэдээлэл ирв. Энэ нь эх 18 сарын дотор дэлхийн хүн амын 83% нь үхлийн аюултай хорт бодист хордож болцсошгүй гэсэн үг байлаа. Тэр үед Соломоны найз Spider лаборатори нь аль хэдийн хэн нэгний ажилтнанд орсон гэдгийг анзаарч судалгааны ажлаа хамгаалах шин санаа олов. Тэр санаа нь хот даяар нэгэн цэнхэр өнгийн согтууруулах хундаа тренд болж байгаа тул Соломонд өөрийн гаргаж буй нийтлийг ижил өнгөтэй болгохыг зөвлөсөн байдаг. Ингүүл цагдаа нар тэднийг баримчилсан ч согтууруулах хундаа наймаалагч гэж бодоод бодисыг нь нарийн шинжилж шалгахгүй байж магадгүй гэж итгэж байгаа юм байна л да. Энэ бол манай киноны гол дүр Эла юм. Тэрээр Atari компанид загвар өмсгчөөр ажиллаж тэдний бүтээгдэхүүнийг сурталчилдаг. Түүний ээж нь ч бас загвар өмсгч байсан бөгөөд харамсалтай нь тэр амиа хорлжээ. Ээжийнхээ орхисон үгийг Эла өргөжлүүлсэн тул бусад загвар өмсгчид түүнийг эцэг их нь л алдартай байсан учраас тэр амжилтанд хүрсэн гэж үзэн дургуйсан. Эла AI Remedy эмээ ээжийнхээ дурсган үлдээсэн хүзүүний зөвлөлтөнд хадгалаад ажлын засварлагын үеэр тэр найз залуу Талигаас зурус хүлээж авдаг. Тали тэдний болзоо цуцлагдсан тухай бичсэн байдаг. Учир нь тэр завгүй болчихлоо л гэдэг. Эла бусад загвар өмсгчид түүнийг муугаар ярьж байгааг сонсоод өөрийн хамгийн сайнаас болох Женад мессеж хийх хамтдаа цагийг өнгөрөөхийг хүсв. Гэвч Жена Элагийн найз залуу болох Талитай хамт байдаг бөгөөд тэд нууцаар уулздаг байх нь тэр. Тали Элад үннээ ихийг хүссэн ч Жена түүнд өнөөдөр Элагийн ээжнээс барсан өдөр шүү дээ хэмээн сануулж чих хэрэгтэй гэж зөвлөв. Удалгүй Тали Женаг машин давалтайгээд хар тамхи худалдаж авахаар нэгэн объект руу ганцаараа явлаа. Энэ үеэр Эла Жена руу залгаад нэлээд гомдож байгаа тухайгаа ярьдаг. Учир нь Тали түүнтэй уулзгаа байсан тул одоо тэр галт тэрэг хүлээх хэрэгтэй болсон байдаг. Харин Жина түүнийг үдшилтэд урих боловч Эла тиймхэн байгаа тул очихыг хүссэнгүй. Утасны дуудлага тасарсны дараа Эла галт тэрэг хүлээж сууж байхдаа нэгэн тэнүүрчийг ярьж буйг сонсдог. Тэр тэнүүрч энэхүү хортой агаар нь хүн төрлөختөн байгаль дэлхийд учруулсан хор хөнөөлөөс болж Бурхны оноос нь шийтгэл хэмээн ярьдаг. Энэ зур Тали хар тамхины 8 дээр иртэл өнөөх нь нилээн цочиртон хүлээн авдаг. Учир нь хинч түүний хаана амьдардгийг мэдэхгүй байтал Тали хянах аппликейшн ашиглан байрлагыг олжээ. 8 бараагаа бэлдэх зур Тали телевизийн нэгэн ярилцлагыг үзэж суув. Тэнд нь судалгааны ажилдаа гүн орсон Эрик шууд уцаар асуулт хүлээн авч байдаг. Эхэндээ жирийн үзэгчид ярьж байсан боловч удалгүй Лазарус хэмээх нэртэй хоолоогоор нууцлан нэгнээс дуудлага ирж AI Remedy-ийн түүхийн эдийн нөөцийг асууж танай компани удахгүй дэлхийн нийтийн хэрэгцээг хангаж чадахгүй болно эцтэй. Энтергээл шууд хэлээд авдаг. Эрикч энэ ярианд нь нэлээн эвгүүцэж яавалтай дуудлагыг дасалчихдаг. Энэ үеэр Тали өнөөх байраар хэсүүчилж байгаад Solomon Spider нар шинэ бодис дээр ажиллаж буй лабораторийг нь олоод харчна. Харин тэр хоёр шинэ бодисоо хөөхөнгөтэй болгочихсон байж идэг. Гэтэл Тали Соломоныг маш бага дээж ашиглаад л тэр даруй манарч буй хараад хар тамхины хорхоотын юм болохоор үүнийг шинэ төрлийн мансууруулах бодис гээд бодчихно. Spider бодисыг хөргөнчид хийсний дараа Тали сэмхэн торж очин түүнийг нь хулгайлцгаад дараа нь 8-ачнаас өөрийнхөө барааг аваад юу ч болоогүй юм шиг л яваад өгнө. Үүнийг нь Соломоны лабораторийг ажиглаж байсан нууцлын нэгэн хүн анзаарчихдаг. Энэ зуур Эрик телевизийн студиэс гарсныхаа дараа өөрийн эцэг болох компанийн ерөнхийлөгчөөс дуудлага авлаа. Удирдах зөвлөлийнхэн хуйлдаж гадуур худал хуурмаг мэдээлэл тарааж байгаад тэрээр дургуутсаж байгаа тул
Эрикт энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол чи ажлаа алдах болно шүү хэмээн сануулдаг. Ингээд Эрик лабораторид буцаж ирээд шинэ нэмийг нэгэн харах дээр туршиж үзлээ. Гэтэл тэрхүү жижиг амьтан тэр дороо л өчгөө. Эрик ч үүнд нэлээн урлаад таблет энтрээ хүчтэй зохиод л байж байтал түүний туслах Анжела ирж Лазарусын дуудлагыг Люксембургээс хийгдсэн болохыг тогтоосон тухай мэдээлв. Үүний дараа Эрик хүү Максасаа дуудлага хүлээн авлаа. Эцэгийнх нь салсан тул хүү зөвхөн нууцаар л холбоо барьж чаддаг байсан юм. Макс годомжинд ядуу хүнд мөнгө өгснөө хэлэхэд Эрик үүнд дургуутсаж тэдгээр хүмүүс бол зүгээр л шимэгчэд гээл загнадаг. Тэдний энэ яриа Эрикаас X ихнэр тасалдуулж өөр хот руу нүүх болсон гэдгээ дуулахтал Эрик үүнд нэлээд санаа зовсон байдалтай байдаг. Оройн Эла гэртээ ирээд сэтгүүлийн хавтас дээрх ээжийнхээ залуу үеийн зургийг хараад гуниглан сууна. Учир нь өнөөдөр ээжийнх нас барсан өдөр юм л да. Тэр мөн энэ салбар өөрийг нь ээжтэйгээ адилхан болохоор л тоож байгаа хэмээн сэтгэлээр усаар. Энэ мөчөд аав нь түн рүү залах бөгөөд тэр холын нэгэн твд ядуус тусаж байгаа ба Эла үүнд нь гомдож явдаг юм байна. Аав нь чи өнөөдөр ганцаараа байх ёсгүй шүү дээ гэж хэлэхэд тэр аавынхаа утсыг шууд л тасалж гав. Гинэт тэр өөрийгөө ихэд ганцаардаж байгаагаа мэдэрсэн тул эцэст нь үдшилтэд явахаар шийдээд үдшилтээр ирдэл Жина Тали хоёр угаалгын өрөөнд нуугдаж Талигийн хулгайсан бодисыг туршиж үзэх гэж байв. Гэхдээ түүнийг уухаас өмнө Эла тэдний хамт байгааг олж хараад ихэд цочирдож уралдаг. Ингээд тэд маргалдаж Тали санамсаргүйгээр бодисыг газар унагчаад Жинатай хамт гараад явчихнаа. Ганцаардаж сэтгэлээр унсан Эла тэр бодисыг согтууруулах хундаа гэж бодоод бүгдийг нь уучхан тэр. Дараа нь тэр Талиг хартуулах гэж Брайан гих залуутай бүжиглэхээр шийднэ. Гэтэ Тали үүнийг нь өөр тоосонгүй. Удалгүй Брайан угаалгын өрөөнд өөр нэгэн охинтой байж байтал Эла гинэт ороод ирдэг. Учир нь түүний бие бодисын нөлөөгөөр гинэт муудаж дотор нь муухаарч эхэлжээ. Хамт байсан охин нь ч бушуухан гарч явхад Брайан Элад усгна. Гэтэл Эла гинэт Брайаны гутал дээр бөөлжчихв. Энд Брайаны уурыг хүргээд тэр орхиод явчихна. Харин Эла шалан дээр унаад өгөө. Гинэт тэр Жинагаас чамтай ярилцаж болох уу гэсэн зураг авна. Гэхдээ үүнийг үл тамсарлаад Вана хүдэн усаар дүргэж өөрийнхөө шатаж буй мэт мэдрэмжийг намдаахаар оролдоно. Энэ хооронд Тали бодисоо алга болсноо сая ухаарч гэрээс хайж байх зуур Соломон болон түүний залуус түүний хайж олоод барихаар хөөцөлдөж эхэлнэ. Тэд угаалгын өрөөнд ороод ирэхэд Эла усанд ороод нуугдчихдаг бөгөөд тэд Талиг зодож бодисоо хаана орхисноо хэлхийг шаардна. Харин Тали бодисыг алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн даруйд дээрэмчидэж гэрээг нэгтгэхээр гарч явна. Тэд гарсны дараа Эла уснаас гарч ирэхэд Тали түүнээс чи хаана байсан юм бэ гэж асуухад Эла би тэр бодисыг чинь уучсан гэж хэллээ. Үүнд Тали маш их зочирдож шууд л үнийг Соломонд очиж хэлээд тэд эргэн иртэл Эла алга болчихсон байлаа. Тали тэдэнд тэр саяхан л энд байсан штэ. Гэхдээ тэд итгэлгүй ямар ч хүн тийм удаан амьсгаагаа төгжиж чадахгүй гэж хэлдэг. Гинэт Тали гар буугаа гаргаж ирэхэд Спайдер түүнийг газарт дарж унаснаар буундуу гарч Тали суманд оногдно. Тэр их хэмжээний цус алдаж унахад Соломон түүний шархыг шамтан боож бус нь гэрээг дахин нэгчээр тарна. Төд удалгүй Спайдер цагдаа нар ирж байна гэж хашгирснаа үдшилтэд оролцогчид бүгд сандран цогцоод Соломон ч залуустайгаа явна. Тали хэсэг хугацааны дараа сэрэхэд Эла тааснаас дүүжсэн мэт өлгөөтэй байхыг хараад Эла газарт зөөлөн буухад Тали түүний гар дээр сонин толгой гарсныг ажиглаад хэлтэл Эла хариудан энэ зүгээр л уусан бодисын гаш нөлөө гэж хариулдаг. Соломон явахдаа хаалгыг төгсөн тул Эла уурлан гараараа зогтол хаалганд том нүх гарч тэр өөрөө ч гайхширч орхидог. Ингээд бизнес хөргөнөөс гарах үедээ Эла урт хаалгыг манаж буй дээрэмчдийг хараад буцан орж өөрийн шинэ олж авсан хүчийг ашиглан угаалгын өрөөний тагтны цогыг хагшина. Эла Тали хоёр AI Remedy имийг усны дараа гадаа амьсгалах боломжтой болж угаалгын өрөөний цонхоор гарч дээв рүү гарахыг оролдоно. Гэвч үүсэн чимээ дээрэмчдийн анхаарлыг татаж Эла өөр нэгэн барилгын зүг үсрэхэд Тали түүнийг дуурайхыг хичээх боловч бэртлэн түүнийг өвтгөж доош гусалсахад хүргэнэ. Эла түүнийг барьж авахыг оролдоход түүний гар маш наалдамхай болсон тул амархан тогтоогоод байж байтал энэ бүхний доор гудамжинд явж байсан Жина харж тэднийг барихын тулд байшингийн хажуугаар гүйж эхэлнэ. Гэвч Тали дахин халтарч унах үед Эла араас нь үсэрдэг. Жина гүйж ирэхэд Тали аль хэдийн амь ирсэн байх бөгөөд тэр Элаг түүнийг түлхсэн гэж бодно. Жина цагдаад удах зуур Эла дээрэмчдийн гарт орохгүй тул цааш цухтан шаад авч замнэр гарч ирэх бөгөөд ядарсандаа яг Брайаны машины өмнө унаад өгдөг. Брайан цагдаа нар ирэхээс өмнө түүнийг машинаараа аваад явна. Энэ бүхнийг Соломонг дагаж байсан нэгэн нууцлаг хүн ажиглаж байх ба
Одоо тэр Эллагийн талаар мэдэж авлаа. Брайан түүнийг гэртээ авчирсныхаа дараа түүн рүү төхөж ойртон яг тэр мөчөд Эллаас ирж Брайаныг хүчтэй зохиж өөрөөсөө холдуулахад Брайан гарын зүсэгдсэнийг мэдээд гайхан Элла руу хартал түүний тохооноос хурц хумс шиг зүйл гарч ирсэн байхыг анзаарна. Брайан айж цогтох үед Элла угаалгын өрөөрөө орж бие дээр нь гарч ирсэн сонин толгой усаар угаагаад ч арилахгүй байгааг мэднэ. Тэр бие дээр нь дахин хумс шиг зүйл гарч ирэхийг хараад хажаар тастаад тэндээ хайчихдаг. Дараа нь Элла шууд эмнэлэг рүү очиж нүүрэн дээр нь гарсан өлөн мэдэгдэх өнгөт толботыг харуулж яралтай тусламж авахыг хүсдэг. Сувлэгч түүнийг хүнд өвчтэй байж болцсогүй гэж үзэн тусаарлах ёстой гэж шийдэн хамгаалагч нарыг дуудав. Элла үүнийг мэдвэцээ гүйж гарan нэг өвчтний өрөөнд ороод ханан дээр яг л хаалт шиг авиран таазан дээр нь алтан нуугддаг. Хамгаалагч нар тэрүүгээр өнгөрч явах үед өрөөнд байсан бяцхан охиноос чимээгүй байхыг хүснэ. Хамгаалагч нар явсны дараа Элла түүнд байгаа бүх AI remedy имээ өгөөд цааш явдаг. Брайан цагдаа нарт Эллагийн хүчний талаар хэлсэн тул цагдаа нар одоо Эллагийн араас хайж эхлэв. Соломон болон түүний хамтрагч Спайдер нар Брайаны гэрт очиж угаалтарт үлдсэн хувцсыг олно. Эцэст нь Элла Жинаг олж уулзахыг оролдох боловч Жина түүнийг хараад цухтчихдаг бөгөөд Элла араас нь гүйж түүнийг унгаагаад тусламж хэрэгтэй байгаагаа тайлбарлахыг хичээхэд Жина одоо л түүнд итгэж гэртээ оруулав. Гэрт нь ороод Элла толинд харвал арьс нь уламд орчиж хумсан суларч байгааг мэднэ. Гинэт тэр мах идэхийг маш ихээр хүсэж Жинагийн хөргөчнөөс бүүргэр авч иддэг. Дараа нь Жинагийн хувцсыг аваад дээрэмчдийн гарт байгаа тайлгийн дугаар руу та нар надаас юу хүсэж байгаа юм бэ гэж мессеж илгээнэ. Гэвч энэ үед Элла Жина хоёрын дунд хэрүүл гарч Элла өөрийн амьдралын бүх зүйл нь хуурамч байсан бөгөөд Жина л түүний царийн ганц чихэн найз гэж бодож явсан ч энэ нь худал байсан тухай хэлэхэд хариуд нь Жина түүнд заримдаа жаахан ядаргаатай ааш гаргаж өөрийн хандлагаараа бусдыг гомдоодог гэж хариулна. Микровейв зөөх дуурах үед Элла түүний хаалгыг ууртайгаар үзрэн татаж бүрэн мөсөн хуглан авч орхино. Тэр мөчөд Соломон залгаж Элла түүнтэй уулзаж зөвшөөрөх үед Жина цагдаа дуудахыг хүссэн ч Элла түүнд нэлээд ширүүн хандаж зогсоодог. Жина түүнээс айж хэлж буйгаа ухаарна. Үзэлэл солигдож Люксембургт Эрикийн хүмүүс нэгэн хаягдсан өрөөнд Лазарусыг хайж орж ирэх боловч зөвхөн тэдний холбоо барихтаа ашигладаг байсан таблетыг л олно. Түүн дээр нь Эрикийг доогсон мессеж бичээтэй байв. Түүний гол санаа нь Эрик AI remedy имийг үргэлжлүүлэн хийх хангалттай нөхцөл болсон ба өрсөлдөөнөөс айж буйг нь шогилсон байлаа. Үүнийг сонссны дараа Эрик аавруугаа залгаж шин томьёогоо боловсруулахад хэдэн 7 хоногийн хугацаа өгч чадах эсэхийг асууна. Эрик мөн хүүгээ нөөж явахаасаа өмнө түүнтэй хамт цаг өнгөрүүлэхийг хүсэж байлаа. Гэвч аав нь түүнд ердөө 3 өдрөл өгөн тэр. Эллагийн хувьд тэрээр махыг түүхийгээр нь идэж байхад Жина тайлгийн утсыг хянахыг хичээнэ. Элла уулзалтанд явахаасаа өмнө найздаа бүх зүйл дууссаны дараа чи намайг дахиж хизээж харахгүй гэж хэлдэг. Удалгүй Элла Соломонтой уулзсан Соломон түүний анхаарлыг сарниулж байх оронд Спайдер түүн рүү сэмхэн ортож бариад авдаг. Энэ бүхнийг Жина холоос харж байсан бөгөөд утасны хяналтын тусламжтайгаар тэдний хойноос бушгино. Соломон Спайдер хоёр Эллаг өөрсдийн гэрт аваачих бөгөөд энэ үйл явцыг Эрикийн хүн мөн л ажиглаж байдаг. Дотор Эллаг сандалд төлсөн боловч тэрээр нэгэн шинэ хумс ургуулan хүлээсээ тасалж чадна. Тэр мөн хоолны тавцан дээр байх махыг харангуйтаа тэр дороо нь бүгдийг нь түүхийгээр нь идээд л хайчихдаг. Удалгүй Соломон Спайдер хоёр хаалгаар орж ирэхэд Элла хутга авч амнаасаа хүчил ялгаруулан цацснаар Спайдерын гарыг түлж орхино. Яг энэ мөчөд цагдаа нар ирж хаалгыг хүчээр зохиож эхлэхэд Соломон Спайдерт үлдсэн цорын ганц химийн нэгдлийн ээжийг өгөөд сухтыг тушаахад тэрээр Эллаг өөрт нь итгэхийг ятгах боловч цагдаа нар хүчээр өрөөнд дайран орж Эллаг Брайаныг гэмтээж тайлыг хүнээсэн хэрэгээр баримжилна. Цагдаа нар лабораторийг олж илрүүлсэн тул Соломоныг мөн хамт баримжилна. Тэд түүнийг бүх зүйлийн толгойлогч гэж бодож байлаа. Жина өөрийн хамгийн сайн найзыг цагдаа нар авч явахыг хараад юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэрээр хэнд итгэхээ мэдэхгүй байсан учраас юу ч хийхгүй зүгээр л харж зогсохоор шийдэв. Шоронд Элла хүзүүгээ тэмтэрэхэд товгор зүйл мэдрэгддэг. Гэтэл генет чихэн унаж оронд нейробусын хэлбэртэй шинж ургахан тэр. Тэд үүнийг нуудлахын тулд толгоогоо юудан гэрээ бүтээн. Энэ үед Соломон өөрийнхөө зорилгыг тайлбарлаж байв. Тэрээр AI remedy юм бүх хүмүүст хүртээмжтэй бус тул өөр арга зам олохыг хүсэж байгаа гэдэг. Гэвч яриаг нь Эрик тасалдуулан шоронд ороод ирдэг. Эрик Соломоныг урд нь компанид ажиллаж байсан гэдгийг илчлэнэ.
Тэр мөн Эллагийн бие махбодын өөрчлөлтийг анхааралтай ажиглаж эцэст нь хоёулангийн шоронгоос суллуулахаар төлбөр төлөв. Тэр хоёрыг машинаараа авч явдаг бөгөөд тэднийг Спайдер харж араас нь дагав. Хэсэг мөчийн дараа Терегийн судалгааны төвд Эрик Эллад тайвшруулагч тарьж түүн дээр хэд хэдэн туршилт хийхээр шийднэ. Эллагийн ДНХ мутацид орсон нь тодорхой болж тэр хүн биш болсон гэдг нь батлагдлаа. Дараа нь Эрик зойр руу очиход түүний хүмүүсийн нэг Соломоныг тамлаж байв. Эрик Соломоныг дахин компанид ажиллахыг санал болгодог боловч Соломон татгалздаг. Учир нь тэр эмийг нийгмийн анги давхраг харгалзахгүй бүх хүнд хүртээмжтэй болохыг хүсэж байлаа. Харин Эрик түүнтэй санал нийлсэнгүй. Тэрээр хүн төрлөختөн л байгаль орчныг сүйтгэсэн тул хэн амьд үлдэхийг өөрөө шийдэх хэрэгтэй гэж үзэж байлаа. Эллас ирэх үед нүүрнийх нь хагас мутацид орсон байхан дээр Эрик түүний бие өөрчлөгдсөнөөр бохирдсон агаараар амьсгалах чадвартай болсон ба түүний биеэс ялгарч буй ферментийг ашиглан илүү олон AI ремедийн бүтээх боломжтой гэж хэлнэ. Дараа нь тэр Эллад түүний эцэгтэй холбоо барих гэж оролцсон ч олж чадаагүй гэж хэлээд мөн Соломон надтай хамтран ажиллахгүй байгаа нь зөвхөн ганцаараа гавьяа байгуулахыг хүссэнтэй холбоотой гэж Эллад итгүүлэхийг хичээв. Эрик Эллагийн итгэлийг олж авахын тулд хэрвээ чи нэмэлт туршилтанд хамрагдаж шаардлагатай томьёог олоход тусалбал туршилт дуусмагч чамайг эргээд хэвийн байдалд нь оруулна гэж амлахад Элла түүний үгэнд итгэж баримт бичгт гарын үсэг зурдаг. Гэвч тэр даруй түүнийг дахин ухаан алдуулаад дараагийн удаа Эллас хэрэгтэй түүний шин сонсголын эрхтэн маш хүчтэй болсон тул зузаан шилсний цаана байсан ч гэсэн Эрик өөрийн эцэгтэйгээ ярьж байгааг сонсно. Тэрээр ингийн нэг туршилт хийхийг хүсээгүй. Харин түүний биед буй ферментийг гарган авахын тулд амьд нь халтай амьс ажилбар хийх гэж байгааг олж мэдэв. Мөн Эллагийн эцэг нь түүнийг алга болсон гэх мэдээллийг цагдаад өгсөн боловч Эрик авилга өгч түүнийг хайлгахгүй байгаар зохицуулж чаджээ. Элла уурлан шилэн ханыг нүдэж эхлэхэд Эрик түүний өрөөг хорт хийгээр дүүргэж дахин унтуулна. Хэсэг хугацааны дараа Спайдер машин хулгайлан судалгааны төвд хурж ирэхэн тэрээр агуулгын бараа нийлүүлж байгаа мэт жүжиглэв. Харин хамгаалтын ажилтан видео тоглоом тоглож завгүй байсан бол хаалхан дээр зогсож байсан манаач түүнийг төв байр руу оруулна. Үүний зэрэгцээ хоёр эмч Эллаг мис ажилбарт бэлтгэхээр өрөөнд нь орж ирлээ. Гэтэл тэд Эллагийн гав мөлтөрсөн байгааг анзаарахад Эллаж сэрүүн байх бөгөөд эмч нарыг амархан зохицуулдаг. Үүний дараа тэр тэднээс Соломоныг хаана хорж байгааг хэлхийг шаардгаад хамгаалтын ажилтан дэлгэцээр хараад болсон үйл явдлыг мэдэж тохиоллыг идэвхжүүлнэ. Элла цугтахын тулд нэгэн эмчийг хаалган дээр авчирч түүний хурууны хийг ашиглан хаалгыг онгойлгов. Удалгүй тэр зойр руу очих боловч хамгаалагч ирж буйг сонсдог. Тиймээс тэр дахин таазан наалдан нуугдана. Хамгаалагч хангалттай орцсон үед Элла түүний нүүр рүү хүчил цацгаж дараа нь түүнийг цохиод авав. Хамгаалагч бууга гаргах гэж оролцоор байсан тул Элла дахин цохиж ухаан алдууллаа. Үүний дараа тэр Соломоныг хайж эхэлсэн бөгөөд Соломон уг томьёог бүх хүмүүст чөлөөтэй хүргэхийг хүсэж байгаагаа тайлбарлав. Тэрээр Эллагийн мутац хэлбэрийг ердөөл гаж нөлөө гэж нэрлсэн тул Элла уурлан түүнийг ханаж шахдаг. Энэ хооронд Эрик хувийн нисэх буудлын руугаа явж Максыг тусгаар очсон бөгөөд Макс аав нь хоцорсон тул их л уртай байлаа. Тэд байгууламжид ирсний дараа Эрик Элла цогцсон талаар сонсон тул Максыг Анжелад үлдээгээд түүнийг хайхаар эрлийн багт нийтэв. Харин Анжела хүүхэд харахыг хүссэнгүй тул Максыг Эрикийн өрөөнд орхичихв. Тэндээс Макс Эллагийн зөвлөлтийг оллоо. Харуулууд хонголоор дотгош нэвтэрч байсан тул Соломон Эллад агааржуулалтын хоолойг зааж өгөв. Элла наалддаг гарныхаа тусламжтайгаар тийш авирч дараа нь супер хүчээрээ Соломоныг дээш татангаруулж харуулууд харахаас өмнө цухтаж амжив. Үүний зэрэгцээ Спайдер тесрэг бөмбөг сурлуулж компани руу 9 минутын дараа дэлбэрэлт болно гэсэн агааруулга бүхий мессеж илгээв. Анжела Эрикт нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч Эрик үүнийг худал хэмээн бодож энэ зүгээр л анхаарал сарниулах орлого гэж үзв. Хонглоор сэмхэн нэвтэрсний дараа Соломон Элла хоёр лабораторид хүрэв. Соломон холограм ашиглан AI ремедийн гол найрлагыг Африкт байдаг онцгой төрлийн тэмээлзэгнээс гаргаж авдаг болохыг тайлбарлав. Энэхүү тэмээлзэг нь бохирдсон агаарт бүрддэггүй зорын ганц амтан бөгөөд Элла одоо түүнтэй адил болж эхэлж байлаа. Гэвч энэ төрлийн тэмээлзэг нь Атера компани үйлдвэрлэлийн улмаас устж үгүй болсон ба орлуулах синтетик найрлага нь үр дүнгийн хэвээр байв. Тиймээс Эрик Эллаг ашиглахыг хүсэж байжээ.
Соломон Лазарустай хамтран томьёог сайжруулж, бусад амьтны ДНХ-тэй холж, дэлхийд даяар түгээхээр төлөвлөж байв. Гэтэл тэр мөчөд нэгэн бөмбөг дэлбэрч, Эла Соломон хоёр дахин зүгтах хэрэгтэй болов. Тэд алхаж явахдаа хэн нэгний ойртож бүлмийг сонссон бөгөөд Соломон тэр хүнийг барьж аван газар тунгав. Гэвч тэр нь спайдер байсныг хараад гайхаж орхив. Гэнэт доод давхарт хий дүүрч эхэлсэн тул тэд бүгд яаран дээд давхар руу гарч угаалгын өрөөнд нуугдав. Тэнд Эла Максыг дэлбэрэлтээс нуугдаж байгааг олж харна. Макс түүнийг дагна гэж дуудсан тул Эла түнлөө гараа сунгатал Макс түүнд хүзүүний зөвлөлтийг нь өгдөг. Үүний дараа бүлэг хүмүүс барилгын дотор гүйж явах ба Эрик гар будаагаа тэдний замыг хаана. Соломон болон спайдер цухтаж чадсан ч Эла баригдаж Максыг бамбай болгон ашиглаж өөрийн мутант хүчээр түүнд гимхор учруулж магадгүй шүү гэж сүрдүүлнэ. Эрик ямар муу эцэг болохоо батлан эргэлзэлгүй гал нээн. Элаж Максыг сумнаас хамгаалан түүнийг суллан тавина. Макс аавынхаа анхаарлыг сарниулах оронд Эла доош өсөрч бун Соломон спайдер хоёртой нэгтэн. Тэд гараж руу гүйж машиндаа суун цухтдаг. Харуулууд тэдний араас буудах боловч Эрик тэдэнд Элаг амьд барих хэрэгтэй гэж сануулдаг. Тиймээс тэдний оронд харуулууд машиныг дугуй руу гал нээж машиныг урд хаалгаар гарах мөчт нь онож унагадаг. Машин дээшээ харсан байралтайгаар осолдож хамгаалагчид дотгошчин шалгах үед дотор нь зөвхөн спайдер байгааг мэднэ. Энэ зур Соломон Эла хоёр ой дундуур цухтаж Эла мутант хумсаараа хашаа гевдэж гарна. Бүх хамгаалагч тэдний араас хөөж харин нэг хамгаалагч спайдерыг харан үлддэг. Гэнэт спайдер биен моц мэт жүжиглэн хамгаалагчийг гиндүүлэн зохин унгаж өөрөө ч бас цухтаж чаддаг. Эцэст нь Эла Соломон хоёр гүүрэнд хүрэх үед Соломон Элад үсэрч цухтгийг тушаана. Гэвч Эла түүнийг орхихыг хүсэхгүй байлаа. Соломон түүнд мутаад болж хувирсан гараа үзүүлээд өөрийгөө аймгаа байсан тул зөвхөн бага хэмжээний бодис хэрэгсэн. Тиймээс тэр амьд үлдэх хэсэгтээ итгэлгүй байгаагаа хэлдэг. Соломон Элад сүүлчийн дээжийг өгөөд түүнийг Лазарусыг олж эмийг бүтээж дуусгахыг хүснэ. Эла түүнд өөрийн зүйлдээ хүссний дараа доош өсөрч амжилттай цогтно. Удалгүй хамгаалагчид ирж Соломоныг барьж аавна. Хэсэг хугацааны дараа Жина гэрийнхээ үүдэнд нэгэн дуу олж дотор нь Элатай хамт хэргэлдэг байсан гоёлын чихвчийг олох бөгөөд тэр шөнө спайдер телевизийн сувгийг хакертан хүн төрлөختөн өөрсдийгөө өөрчлөхгүй болох болно гэдгийг бүх дэлхийд сануулдаг. Энэ хооронд Элагийн мутант хэлбэр нь бүрэн хөгжиж түүнд далавч ургасан байлаа. Тэрээр эдгээр шин хүч чадлаа ашиглан Лазарусыг хахаар нисэн одов. Гэвч үндэ Лазарус гэдэг нь Анжела болох нь ил босноор энэхүү кино маань өндөрлөж байгаа юм. За ингээд та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Бодохгүй илүү олон гоё киногоор уулзцгаая.